улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл өргөн барьсан сайд гамтмар буюу эдийн засаг хүчлийн яамнаас асууя. Яг та хариулахгүй байсан бол хариулахгүй байх нь өөрөө бас том хариулт болно. 3 жил алдагдaltaгүй төсөв батлана гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ зөв үү? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн өгч байгаа дүгнэлт 2026 оны макро эдийн засгийн тооцооллыг өндрөөр төсөөлөхдөө алт, баян үнийн төсөл, ураны олборлол болон экспорт нэмэгдэх эрчим хүч дэд бүтцийн сайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцлбор зэрэг нэр бүхий төслүүд бүгд хэрэгжих, мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хэдий ч макро эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй байгаа зарим төслүүдийн үр дүн 2025 болон 26 онд гинт нөлөөлнө гэж үзсэн нь эрсдэл дагуулж байна гэж төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүнсэн байна. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан байгаа төслийн талаар, хуулийн төслийн талаар бас гишүүд ярьж байна. Авсан байгаа зээлээ ашиглаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Улсын хурлын гишүүд төсөв батлахдаа тэнэг хүмүүс биш. Энэ тэндээс авсан зээл ийм юм зарцуулж байгаа, орлого тал нь энэ вэ, зарлага тал нь энэ вэ гэдэг бүртгэж төсөвтөө оруулаад явхад юу болохгүй байгаа юм бэ? Яагаад үүнийг бичээд алдагдaltaа ч гэсэн зөв үнэн төсвөө баталж болохгүй байгаа юм бэ гэдэг ийм асуултыг асуумаар байна. 10 жилийн өмнөх цаг хугацааг бид иргэн санах ёстой олон улсын валютын сангийн хөтөлбөрт бид яагаад орох болсон бэ? За үүнийг ч гэсэн төсвийн тогтвортой байдлын зөвлөлд бас дүгнэж бичжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн төсвийн төслийн хамт нэгдмэл байдлаар шийдвэрлэх нь бодлогын зөв сонголт юм а гэж. Улсын төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурх ямар нэгэн суугаар дамжуулан зарцуулах нь буруу. Нэгдсэн нэг төсвийн суугаар зарцуулах ёстой гэдгийг 2017 онд олон улсын валютын сандраа хамтран хэрэгжүүлсэн өргөгдсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд мөрдлөг болгож ирсэн. Ер нь төсвийн гадуурх олон суугийг бий болгох нь төсвийн сахилга бат хяналтыг сулруулдаг болохыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс байнга анхааруулж ирсэн болно гэж. Алдаанаас суралцахгүй дахин алдаа гаргахыг улсын хурлын гишүүд дэмжих юм уу үгүй би мэдэхгүй байна. Төсвийн төсөөлөлөө оруулж ирэхдээ магадгүй эдгээр гишүүдийн өргөн барьсан байгаа хууль өргөн байгаагүй ч гэсэн яригдж байгаа энэ хууль батлагдана гэсэн ийм төсөөлөлтөд бас орж ирж байгаа бол иргэн бас бодох хэрэгцээтэй болов гэж бодож байна. Та хариулж болно, хариулахгүй байсан ч бол. За, тасны гантөмөр сайд хариулъя. Одоо ингээд ариун цай гишүүн бол доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт их сайн байна. Тийм учраас та нар алдагдaltaа төсөөлөлд оруулж ирээ. Наад чинь логикийн зөрчил байна. Доктортой байдлын зөвлөл эрсдэлтэй гэж байгаа зүйлдер бол бид нар аль болохоор алдагдaltaгүй юм. Өөр арга байхгүй. Тэгээ та бүхэн маань бас нэг зүйлийг ойлгоорой. Манай эдийн засаг ингээд алдагдал бий болгоод тэгээд юм бүтээн байгуулалтаа хийх гэж зүтгэх нь бол зөв шүү дээ. Бид нар намар тэгж үзээд их хурлаа зодуулаад ингээд номхорцсон шүү дээ. Тэгэхдээ нөгөө талдаа манай дотоодын үйлдвэрлэл сэргэхгүйгээр бид нар хамаагүй мөнгө нийлүүлж өрөөсөө болохгүй байлээ. Яг бол бид нар импортод дийлэхгүй гэдгийг 24 оны манай импорт хэлсэн. Импорт ч өндөр байх юм бол тэр дээр үеийн бас валютын сандуу гүйж ордог үед ч гэсэн тэгсэн. Ийм мөнгө баахан хэвлээд ардын импорт өсөөд валютгүй болсон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлгүй дотооддоо мөнгө иргэдэггүй улсын зовлон энэ юм байна. Тийм учраас хэдүүлээ энэ үйлдвэрлэл гэдэг зүйл бол мега төслүүдэд ороод яваад байгаа шүү. Үйлдвэрлэлээ хийхин тулд эрчим хүчээ хийнэ гэдэг энэ логикуд бол явна. Тэгэхээр бол түрүүн жавхлан хэлсэн шүү дээ. Төсвийн хүрээ гэдэг бол дээд доод хязгааруудыг хийж өгч байгаа маа. Бид бол алдагдaltaгүй гэдгээр төсвийнхөө зарлалын дээд хязгаарыг батлаад авъя л да. Тэгэх юм бол энэ дээр захирагдаад явхад нөгөө инфляциас бид айхгүй байна. Төгрөгийн ханшаас айхгүй байна. Тэгэхээр манай энэ өсөж байгаа эдийн засаг, тэлж байгаа эдийн засаг, үйлдвэрлэлийг нэвтрүүлэх гэж байгаа эдийн засаг хамгийн чухал зүйл бол валютын ханш. Ханшаа алдах юм бол хөрөнгө оруулалт ирэхгүй. Ийм зүйл байгаа учраас бол бид нар энэ алдагдaltaгүй гэдэг зүйл дээр гараад ирсэн юм аа. Энэ юун дээр. Нөгөө талдаа бол төсвийн хөрөнгийг айхтар дайчлахгүйгээр бид нар 14 мега төслөө урагшлуулах
ийм л хандлага руу орж байгаа байхгүй та. Тийм учраас та бүхэн маань энэ төрийн хувийн хвшлийн хүмүүстүүд гадны хөрөнгө оруулалт манай Эрдэнэс 5 толгой компани, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэт үйлдвэр энэ хүмүүс өөрснөө нэлээд том хөдөлгөнэ л гэж одоо төсөөлөөсэй гэж бодож байна. За баярлалаа. За сангийн сайд болдын чухал нэмж хариулъя. Тэр бас хариулж болно гэсэн ойлголт байгаа шүү дээ. За энэ зөвшөөрлийн асуултанд нэмж зөв мэдээлэл өгье. За тэр төсвөөс гадуур гэдэг ойлголт бол байхгүй байна. Улсын хурлын гишүүдийн одоо танилцуулсан санаачилж байгаа тэр зөв хуулийг бол дэмжиж байгаа гэдгийг би дахин хэлье. Тэгэхээр ямар өнцгөөс вэ гэхээр тэр гурван төсөл маань өөрөө манай эдийн засгийг хөдөлгөх бүүстийг хамгийн гол суурь та 14 мега төсөлд орсон ийм зүйл байна. За би нэг жишээг хэлье. Нэвт тусгал үйлдвэр 5.6 их найдваргийн одоо бид зээл авсан. Их хурлын шийдсэн. 2025 онд зээлийн ашиглалтын хязгаарлалтын дүн 354 төгрөг. Өөрөөр хэл энэ хурдаар явах юм бол доор хаяж 10 жил бүтээн байгуулалтын ажил нь явна. Өнөөдөр бид авсан байгаа 88 зээлийн төсөл явж байгаа. 88 зээлийн төслийг 1.5 их найдвар За яг улсын хурлын гишүүд хараахан төсөл бол өргөн байг байгаа. Зөвхөн улсын хурлын гишүүдийн хооронд ер нь энэ засгийн газрын түвшинд яриа хэлцээр хэрэгжсэн байгаа ашиглагдаж чадахгүй байгаа энэ зээлүүдийг